Шинэ өвжил сургуулийн бүтээлч уншлага үйл ажиллагаа бага боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид бүтээлч уншлагын цагаар дараах төлөвлөгөөний дагуу анги нийтээрээ давтан уншилтын аргуудаас ашиглан уншлага хийж байна. 1-р ангийн 5 бүлэг маань давтан уншилтын аргуудаас ихэвчлэн чанга уншлага, минутаар уншуулах, мөн ганцаарчлан унших аргуудаас хэрэглэж байна. Чанга уншлага нь ангидаа болон гэртээ уншиж байгаа зүйлээ чанга дуугаар зөв унших үйл ажиллагааг өдөр бүр хийж байна. За мөн багш ангид уншуулан өдөр бүрийн уншлага тэмдэглэл хийдэг. Мөн эцэг эхийн нэрэмжит бүтээлч уншлагыг 7 хоног бүрийн 5 дахь өдөр хийж сурагчдын холболт уншлагыг ахиулах арга хэмжээг зохион байгуулж байна. Ингэж хүүхэд бүртээ ажилласнаар бүх сурагч холбон унших аргыг сурч байна. 1-р ангийн сурагчдын уншиж буй үйл явцаас Хоёрдугаар ангийн 6 бүлэг маань унших чадварыг хөгжүүлэх давтан уншилтын аргуудаас дүүр дахь хувиран унших, дамжуулан унших, хосоор унших, үлгэрлэн унших, ганцаарчлан унших, анги нийтээр унших аргуудаас ангидаа хэрэгжүүлж хөвшөөд байна. Ангийн уншлагын хурд анхаарах шаардлагатай байсан учраас дараах үйл ажиллагааг төлөвлөсөн. Үүнд нь бүтээлч уншлагын цаг дээр өдөр бүр сурагчид анхааралтай сууж өгсөн сэдвийг өөртөө унших, давтан унших, дамжуулан унших, тод чанга унших аргыг хэрэглэсэн. За хурдан унших нүдний дасгалыг хичээл эхлэхийн өмнө зохион байгуулж хөвшөөд байна. 2-р ангийн сурагчдын уншлагын үйл явцаас 3-р ангийн 6 бүлэг маань бүтээлч уншлагын аргуудаас эдгээр 5 аргыг ихэвчлэн хичээл дээр ашиглаж байна. Унших хувцастай уг аргуудыг хэрэгжүүлснээр сурагчдын уншлагын түвшин ахиж унших хүсэл тэмүүлэлтэй болж байна. За мөн минутны уншлага хийхээс өмнө нүдний дасгал хийдэг учраас зөв унших дадалтай болсон. Сурагчдын бие даан унших анхаарлаа төвлөрүүлэх бүтээх чадвар нь нэмэгдэж байна. За мөн үгийн баялаг нэмэгдэж цээж хүчгийн алдаа бага болсон. 3-р ангийн сурагчдын уншлагын үйл явцаас дөнгөж ихэд байхад өвөг дээдэс маань Монгол тооллын 12 жил амьдан атгуулсан амьтны жишээ нэлээд болж тэгээд 4-р ангид эзэмших ёстой зөв хурдан ойлгож уран унших чадварыг хөгжүүлэхийн тулд суралцахын зорилттой уялдуулан монгол хэлний хичээлээр үзсэн сэдвийг баттгах зорилгоор уншлагын аргуудаас хэрэглэж байна. За мөн сурагч тус бүр 17-оос 24 бичлэг хийх сурагчдад бүтээлч уншлагын олон төрлийг ашиглан уншлагыг зохион байгуулж байна. За чиглүүлэгтэй уншлага, таамаглал дэвшүүлэх, асуулгатай уншлага, өртөө уншлага, түлхүүр үгээр тэмдэглэл хийж унших аргуудыг түлхүү ашиглаж сурагчдад хэвшил олгож байна. 4-р ангийн сурагчдын уншлагын үйл явцаас 5-р ангийн 6 бүлэг маань төлөвлөгөөний дагуу сонгосон гэхээ уншиж хэвшил олгож байна. За бүтээлч уншлагын аргуудаас ихэвчлэн дамжуулан унших арга, ширээ ширээгээр унших, хосоор унших, өөртөө унших аргуудыг хэрэглэж байна. Мөн сурагчид уншсан сэдвээ баттган гэртээ уншиж бичлэгээ ангийн группэд байршуулдаг. Ингэснээр хүүхэд бүрийн унших хурд ахиж хүүхдийн өөртөө итгэх итгэл бий болж байна. Сурагчдын бие даан унших чадвар, анхаарлаа төвлөрүүлэх, бүтээх чадвар, үгийн баялаг нь нэмэгдсэн. Уншлагын явцаас жаалгүй гэртээ ганцаараа үлдэнэ. Төрдөшөөг аав ээж нь ажилдаа явахдаа 3-р ангид суралцдаг хүүхдээ гэр орноо сайхан цэвэрлээрэй гэж захив. төвшөө Хөө заа гээл үлдэнэ. сүхад Аав ээжийг нь явснаас хойш гэрт чив чимээгүй гагцхүү хааны цаг 1-5 дугаар ангууд
дуудан маань ангид уншсан эхээ давтан уншиж хүүхэд бүр гэртээ уншин ангийн групп хаягдаа байршуулж багш үр дүнг тооцон ажиллаж байна.